Хүн бүрт ямар нэгэн зүйл мартаж байсан юм хөгжилтөө эсвэл харамсалтай түүх байдаг гэж боддог шүү. Тэгэхээр та бүхэн тийм зүйл тохиолдож байсан уу? Тохиолж байсан хүмүүс гар өргөдөө байгаа тийм. За сургалтанд хамрагч байсан нэг оролцогч маань яаралтай гарах ажил гараад уцаа хаана өргөчөө гэд гэрийнхээ бүх өрөөг самнаж хайж ирсэн. Яг тэр агшинд уцаараа ярьж байгаа сонссон байна. Тэгээд инээжсэн. За өөр нэг оролцогч маш чухал бичиг баримтаа таксинд орхиод мартаж орхиод тэгээ гарсан. Энэ бол харамсалтай үйл явдал тийм. За яг үүнтэй адилхан магадгүй маш чухал үед яг шалгалтынхаа үеэр багшийн заасан сэдв за үнсэн сургалтын материалын агуулга санахгүй байх юм бол энэ том асуудал. Тэгэхээр би та бүхэнд ой санамжтай холбоотой нэг сонирхолтой туршилтыг харуулъя. Hermann Ebbinghaus, Германы сэтгэл судлаач. За энэ хүн хүний ой санамж хэрхэн ажилтдаг талаар хамгийн анхны ийм шинжлэх ухааны судалгааг хийсэн ийм эрдэмтэн хүн байна. 1885 онд хүний ой санамж гэсэн номоо хэвлүүлж одоо түүхэнд нэрээ үлдээсэн. 1880-аад онд түрүүлсэн ой санамж хэрхэн ажилтдаг, мэдээлэл хэрхэн хадгалдаг, санах үйл явцын талаар одоо өөр дээрээ болон одоо контрол бүлэг буюу хяналтын бүлэг дээр ийм олон төрлийн мэдээлэл тогтоох, эргэн санахын шалгасан юм туршилтууд хийсэн байна л. За өнөөдөр хүртэл одоо ингээд 140-50 жилийн хугацаанд энэ сонирхолтой судалгааг одоо өнөөдөр ч гэсэн бид нар ярьдаг. За энэ дээр юу хийсэн гэхээр олон төрлийн мэдээллүүдийг тогтоолгоод хэр санаж ийн гэдгийг хугацаагаар навж үзсэн байна. За тэгсэн шин сурсан мэдээллийн бараг маш их хувь нь 20 минутын дараа мартагдж эхэлсэн байна л. За ингээд нэг цагийн дараа бараг 50%, нэг өдрийн дараа 70-аас 80% нь мартагдсан байна. За тэгэхээр энэ бол ерөөсөө марталтын мөрөө гэж нэрлэдэг байгаа үнийг. За хэдүүлээ энийг харъя. За тэнд хэмжээ гэж байна. Мэдээлэл санджих тэр хэмжээ. За энэ бол хугацаа 3 сараар авсан байгаа. Их сургуулийн одоо нэг терм гэсэн үг те улирал. За магадгүй тэр хэмжээ гэдэг дээр та бүхэн нэг 40 минутын хичээлээ бодчих те. 40 минутын турш багш одоо та бүхэнд нэг зүйл заалаа. Яг дуусны дараа бид ер нь хэдэн үгийг санддаг вэ гэхээр хүмүүс бас янз бүрийн хариулт өгдөг. 20%, 25%, за магадгүй зарим нь 100% сандна гэдэг. А гэтэл тийм биш байна. Ер нь нэг 75-аас 80 орчим хувьтай санддаг юм. За ингээд 10 минут өнгөрөхөд энэ хөв ихсдэг. Яагаад гэвэл бид нэр эргэцүүлэн боддог тэр заасан зүйлийг тийм. Энэ үед бол санах хувь маань өндөр болдог гэсэн үг. За ингээд энэний 10 минутын дараагаас марталт явагдана. За ингээд та бүхэн анзаарж байгаа бох 3 сарын дараа гэхэд сурсан мэдээллийн ерөөсө 6-аас 10% л үлддэг байна. За энэс цааш давталт хийх бол мартагдах нь бүр мартагдах. Магадaltaй гэсэн. За хэрвээ тэгвэл бид нэг өдрийн дараа энэ сурсан зүйлээ давтчих юм бол яах нь вэ? 3 сарын дараа гэхэд 18-аас 20% санах нь. За энэ мэдээллийг 7 хоногийн дараа давтчих юм бол яах нь 3 сарын дараа 40-оос 45%, 1 сарын дараа давтах юм бол яах нь 3 сарын дараа гэхэд бид нар 60-аас 65% та, 3 сарын дараа гэхэд 80-аас 85%. За энэний дараа дахиад нэг давтчвал 90 түүнээс дээш буюу одоо long term memory урт хугацааны санах хувьд энэ мэдээлэл орно гэж байна. За тэгэхээр энэ дээр маш олон туршдууд яаж явсан гэхээр нэг өдөр давчаад маргааш нь бас давцсан, нөгөө өдөр нь давцсан, тэрний цаад өдөр давцсан ч гэсэн 7 хоногийн дараа давтахтаа яг адилхан юм үр дүн гарч ирсэн байна. Тэгэхээр одоо энэ маш алдартай юм туршилт ингэж хийгдсэн марталтын одоо forgetting curve буюу одоо марталтын мөрөө гэсэн юм гайхалтай онол гарч ирсэн юм байна. За тэгэхээр одоо хэдүүлээ харъя л да. Нэг ном уншлаа тий. Нэг ном уншсан. За энэ уншсан номоо бид нар үр дүнтэйгээр spaced repetition буюу үр дүнтэй энэ давталтуудыг, зайтай энэ давталтуудыг хийх боломжтой гэж та бүхэн харж байна. Бид нар энэ онолыг мэддэг хэрнээ энийг бодит амьдрал дээр ерөөсө хэрэгжүүлж чаддгүй. Яг тэгвэл би нэг юм 150 удаа ном уншичаад 7 хоногийн дараа тэрийгэ дахиж давтах, за сарын дараа давтах, 3 сарын дараа давтна гэдэг ойлголт байхгүй шүү дээ, тий. Тэгэхээр энэ яагаад ерөөсө амжилттай болж чадахгүй вэ гэдэг асуулт гарч ирж байна. Яагаад үүнийг бүх суралцагч ойлгож хэрэгжүүлж чадахгүй нэ гэж. Яагаад гэвэл бид одоо яах нь тэд оюуны зураг гэж юу болох талаар ойлголтгүй байна гэсэн үг. Энийг одоо хэрхэн хэрэглэх, амьдрал дээр хичээл сурлага дээр яаж ашиглах талаар ойлголтгүй байгаатай бас холбоотой. За тэгвэл оюуны зураг гэж юу юм бэ? Хамтдаа харцгаая. За оюуны зураг гэдэг бол ерөөсөө хамгийн сайн, хамгийн төгс гэж хэлж болно. Бичиж тэмдэглэх ийм хэрэгсэл бүтээц сэтгэлгээний хамгийн чухал бас хэрэгсэл гэж явдаг. За хоёрт суралцах, тий суралцснаа давтах, сэргээ санахад хамгийн сайн ажилтдаг, хамгийн хурцтай байдаг гэсэн. За гуравт шин санаа гаргах, аливаа ажлын төлөвлөгөөг
нэг бүчлэн гаргахад дээд зэргээр бас энийг ашигладаг. За мөн одоо танин мэдхүү маш чухал 4 чадвар байгаа. За төсөөлөл буюу imagination тий. За хоёрт нь одоо холбоос хийх буюу associations. Шин мэдээллийг хуучин мэдээлэлтэй нь холбох энэ чадвар. За гуравт нь creativity буюу бүтээлч байдал. За дөрөвт нь memory ой санаж. Энэ танин мэдхүү үндсэн энэ 4 чадрыг бас гайхалтай хөгжүүлж өгдөг байна. За үндсэндээ энэ оюуны зураг бол зөвхөн мэдээлэл тогтооход ашиглагдах бус мэдээллийг боловсруулах, ойлгох, хэрэглэх энэ чадварыг бас гайхалтайгаар хөгжүүлж өгдөг ийм арга техник байна гэсэн. За тэгвэл оюуны зураглыг хамтдаа харъя хэвлээ. Энэ дээр би илүү их маш их хэмжээний мэдээллийг хэрхэн хураангуйлж болдгийг би цөөн хэдэн жишээгээр харуулах гэж. Ямар ч их хэмжээний мэдээллийг хураангуйлж шаардлагатай үедээ эргэн санана. За энэ оюуны зураг бол ерөөсөө энэ гэсэн үг. Та бүхэн анзаарж байгаа. Энэ миний 3 цагийн илтгэлийн материал. 40 гаруй хуудас материалыг би ганцхан цаасан дээр буулгаж чадсан гэсэн. Миний 3 цагийн хичээл байна. За үндсэн сэдв гэж байгаа. За бид нар оюуны зураг зурхад юу хэрэг болох вэ гэхээр ерөөсөө бүтцээ бидний хамгийн түрүүнд харах хэрэгтэй. За бүтцийг та бүхэн харж байна. Яг нарны цацраг хэлбэрээр явна. Бид нар шугам сэтгэлгээр сэтгэхгүй байна. Цацрагах сэтгэлгээр сэтгэнэ гэсэн үг. Ерөөсөө хил хязгаарт баригдахгүй. Хоёрт биднэрт мэдээ цаас хэрэгтэй. А4, А3 хэмжээтэй цаасан дээр бид нэр тэмдэглэлээ хөдөлж эхлэх нь байна. Эсвэл уншиж байгаа сэдвээ буулгах нь байна, тийм ээ. За цаас хөндлөн байрлалд байна. За дараа нь яах ёстой вөхөр бид нэр төв зургаа зурна гэсэн. Энэ бол үндсэндээ оюуны зураглалын 5%-ыг би энэ дээрээ тайлбарладаг гэсэн. Хууль гэж ярьж байгаа шүү. Зарчим дүрм гэж яриаггүй. Хууль бол ерөөсөө бүр зөрчиж болохгүй гэсэн үг шүү дээ, тийм. За тэгэхээр яг үнэхээр бид нар энэ дээр 5%-ыг бас маш сайн баримтлаж чадсанаар оюуны зураг бол төгс болж чаддаг гэсэн үг. За тэгэхээр төв зураг маань магадгүй тухайн хичээлийн сэдв бол тэр сэдвийг илэрхийлсэн зургаа бид нар голтонд зурна гэсэн үг. А4 хэмжээтэй цаасан дээр бол нэг 5 см орчим, А3 хэмжээтэй цаасан дээр 8 см-ээр бид нар энэ зургаа гаргаж ирнэ гэсэн. Энэ төв зураг бол үндсэн тэр санааг бүхэлд нь илэрхийлж байгаа шүү дээ. За дараагийн хэсэг энэ төв зургаасаа салаалan гарсан энэ бүдүүн мөчрүүдийг харж байгаа. Дараагийн тэр бүдүүн мөчрүүдээс салаалan гарсан дид мөчрүүд бас байгаа. Ингээд мөчрүүд цаашаа бас хил хязгааргүй явж болно. За тэгэхээр энэ бүдүүн мөчрүүд дээр юу бичигдэх ёстой вэ гэхээр тухайн сэдвийн гол үндсэн санаанууд энэ дээр бичигдэнэ гэсэн үг. Түлхүүр үгнүүд. Бид нар альва мэдээллийг түлхүүр үгээр сандаг. Жишээ нь одоо та бүхнээс одоо юу гэдэг нь шалгалтын дээр бид нар шалгалтын асуултыг уншихад хариултын текст дээр пүнк гэж зэрэг орж ирэхгүй байна шүү дээ. Маш их хэмжээний. Түлхүүр үгсийн тусламжтайгаар санаанууд ар араасаа урсаж орж ирдэг. Та бүхнээс магадгүй өнгөрсөн жилийн 6 сарын 15-нд хаана юу хийжсэн бэ гэж асуухад магадгүй цуслан гэдэг ганцхан үг орж ирснээр та бүхэн тэр цуслан дээр болж ирсэн бүх үйл явдлыг дэлгэрэнгүй ярьж чадна. Тэ? Одоо тэнд ямар найз нөхдөд болсон, юу хийсэн талаар 30 минут, 1 цаг, 2 цаг шигсэн ярих боломжтой. Тэгэхээр бид нар мэдээллийг түлхүүр үгээр сандаг байна. Тэгвэл энэ мөчр дээр зөвхөн түлхүүр үгнүүд бичигдэнэ. Ганцхан үгнүүд бичигдэнэ. А нэг бол холбоо үг бичигдэнэ. Хизээч өгүүлбэр бичигдэж болохгүй гэсэн. Энэ бол бид нар чөлөөтэй мэдээллийг холбоос хийж дэлгэрэнгүй санах энэ боломжийг олгодог гэсэн үг. За дараа нь өнгө байгаа. Та бүхэн анзаарж байгаа бол мөчр болгон өөр өөр гэсэн юм өнгөтэй байгаа. Өнгө гэдэг бол маш чухал. Өнөөдрийн хүртэл санаж байгаа мэдээллийн 80-аас доошгүй хувь нь харах хэрэгтэн болох энэ нүдээр авсан мэдээлэл үүдэг. Үүний бараг 90 орчим хувь нь өнгөтэй холбоотой мэдээлэл гэж үздэг. Тэгэхээр өнгө альва мэдээллийг санахад ямар чухал үүрэгтэй вэ гэдгийг эндээс харж байна гэсэн. За ингээд дараагийнх нь зураг гэж байгаа. Бид нар энэ оюуны зураглалыг аль болох зураг, тэр код, тэр тэмдэглэгээр маш гоё баяжуулж өгөх хэрэгтэй. Ер нь хэлдэг те нэг зураг 1000 үгийг илэрхийлнэ гэдэг. Үгээр илэрхийлснээс нэг зургийг харах нь бид нар илүү сайн ойлгох бас юм боломж байдаг. Тэгэхээр бид нар аль болох зургаар баяжуулж өгнө гэсэн. Тэгэхээр үндсэндээ оюуны зураг яг энэ хэлбэрээр зурагддаг байх нэ гэсэн. За жишээ нь одоо O-level economics-ийн одоо IGS-ийн шалгалт одоо та бүхэн бас энд суралцж байгаа бах тий. За 29 хуудсыг хэрхэн оюуны зураг руу оруулсан бэ гэдгийг хамтдаа харъя. Ерөөсөө яаж чинь бүх зүйлийг нэг дураас харах боломжийг л олгож байгаа гэсэн. Бид нар одоо яах нь вэ? Ганцхан энэ зураглалыг хараад 29 хуудас энэ мэдээллийг ямар ч төвгүй миний хувьд санах боломжтой байна гэсэн. Тэгэхээр бүх зүйлийг нэг дороос харна гэдэг бол гайхамшиг өстэй тий. За дараагийн слайдыг харъя. За дараагийн слайд маань болохоор миний 21 цагийн хичээл байгаа. Нийтдээ 120 гаруй хуудас материал 21 цагийн хичээл маань ердөө ганцхан цаасан дээр. Би зөвхөн энэ цаасыг хараад 21 цагийн турш
тасралтгүй бүх мэдээллийг ярьж чадна гэсэн үг. Нэг үгний цаана бүхэл бүтэн параграфууд 5-10 параграф хүртэл байж байна. Энэ дээрх мэдээллүүд ар араасаа урсж орж ирэх нэ гэсэн. За тэгэхээр оюуны зураглалын зөвхөн 7 хэрэглээ. Энийг бид нар одоо 7 хэрэглээ хамгийн түгээмэл ашиглах боломжтой суралцагч, оюутан сурагчдын хувьд ашиглах боломжтой 7 хэрэглэн дээр хамтдаа харцгаая. Жишээ нь бид нар тэмдэглэл хөтлөхөд оюуны зураглалыг маш гайхалтай ашиглаж болдог байна. Хоёрт илтгэлийн материалаа бэлтгэхэд, илтгэл лекцийнхаа үеэр бид нар мэдээлэл санахад энэ оюуны зураглалыг бас маш гайхалтай ашиглаж болдог. Энэ болгоно бүгд кейстэй, дасгал ажилтаа байдаг. За дараагийнх нь суралцах үедээ бид нар оюуны зураглалыг хэрхэн ашиглах юм? За бүтээл сэтгэлгээ хөгжүүлэхийн тулд оюуны зураглалыг яаж ашигладаг юм? Асуудлыг шийдвэрлэхийн тулд оюуны зураглалыг хэрхэн ашиглаж болох нь вэ? За мөн эссе бич. Та бүхний хувьд бол одоо ихтэй сургуульд элсэн орох гэж байгаа тийм. Маш олон төрлийн ийм эссе бичгийн чадварт суралцах ёстой. Тэр эссег ер нь хэрхэн бичдэг юм? За цаашлаад багаар ажиллах. Магадгүй одоо ингээд өнөөдөр та бүхэн багаараа ажиллаж энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгэхээр яг үүнтэй адилхан бид нар ажил дээр ч гэсэн маш олон арга хэмжээ төс төлбөр зохион байгуулдаг. Гэвч одоо яг нь дутуу өргөсөн нэгэн таск ажлаас болж ажилтны хооронд тухайн баг хооронд үл ойлголцол гарахыг үүсгэх. Тэгвэл оюуны зургал үүн дээр ширхэг хадаас ч үлдээхгүй тэр төлөвлөгөөг чинь гаргах боломжийг олгодгоороо ийм онцлог байна гэсэн үг. За гэх мэтлэн яаж вэ? Бид нар оюуны зургалыг суралцах бүх үйл явцад энд ашиглах юм боломж байдаг байна гэсэн үг. Сэргэн санахад 4-10 минутын хугацаа шаарддаг. Нөгөө онлыг одоо бид нар жинхэнэ бодит практик дээр 100% хэрэгжүүлэх боломжтой болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 150 хуудас номын агуулгыг бид нэр 150 хуудас номыг тэр spaced repetition буюу үр дүнтэй тэр давталтаар 4-5 удаа давтах гэдэг бол маш их цаг хугацаа авдаг. Оюуны зургал хэлбэрлүү шилжүүлсний дараа бид нар давтахад нэг удаадаа давтахад 4-10 минут бол хангалттай хугацаа байдаг байна гэсэн. Бүх зүйлээ сэргэн сан. Мөчөр бүр дээрх үгийг та өөрөө гаргасан учраас тэн дээрх агуулгыг бүрэн дүрэн санаж чадна гэсэн үг байна. За тэгэд энэ оюуны зургал гэдэг энэ гайхалтай зүйлтэй миний хувьд 2006 онд танилцсан. Энэ бол одоо миний амьдралыг бүрэн өөрчилсөн гэсэн үг. За тэгэхээр энэ оюуны зургалыг зохиогч нь автор нь одоо дэлхийд сая хүний амьдралыг өөрчилсөн гэж яригддаг сургууль хүмүүжүүлэгч Тони Бузан гэж ийм гайхамшигтай эрхэм байгаа. За энэ эрхэмтэй 2006 оноос хойш Багшаавын барилгатай байж одоо хамтран ажилласан. Энэ хүн маань дэлхийн ой тогтоолтын спортын холбооны маань ерөнхийлөгч байсан. За миний хувьд бас тус холбооны олон улсын шүүгчээр бас өнөөдөр хүртэл бас ингээд ажиллаад явж байгаа. За ингээд мөн одоо оюуны зургалын mind mapping энэ чиглэлээр бас олон улсын сурагч багш гэж миний хувьд бас явдаг байх нэ гэсэн үг байна. Тэгээд энэ эрхэмд бол одоо үнэхээр талархаж байгаа. Тэгээд энэ эрхмийн гайхалтай ишлэлээр өнөөдрийн илтгэлийг өндөрлөе. Дараагийн слайд харъя. Таны тарих бол унтаж буй бар юм. Харин оюуны зургал энд үүнийг сэрэх болно гэж байгаа. Баярлалаа.